За бүгдэнд нь өглөө минь Daily Vlog-ийн 7 дахь өдөр ингээд эхэлж байна. Training format. Нийлмэд 7-гийн 7 өдөр vlog хөтлөөд явж байгааг гэж сүйдэлж байсангүй. За өнөө өглөө сэрүүлгнээс яс жоох хоцроос ирчихсэн. Тэгээд бас жоох яарч гараад бас минутын дээр 100 минут жоох өвдөд байгаа болохоор мэдээ нэлээд массажлж аваад гарсан. Тэгээд болоо шууд бэлдээд ажил руугаа гарсан байгаа. Ажлын өмдүүдийн маань бүгдийн бүтэн дугуйчихсан байсан болохоор яалчгүй тамирын өмсөл гарчлаа. Хоцроод исэн болохоор автобусны артлаас наалтаад нэгдүгээр нэгээр явсаар байгаад нэг ажилдаа тэгтээ хоцрохгүй нэлээ төрүүлээд очсон. Тэгтээ бас яг нэг дөрмийн дагуу хол тавьдгаараа тавиад гүйдгээрээ гүүгээд тэгээд ажил руу яраад ирсэн байгаа. Өглөөнөөс эхлүүлээд нэлээд их хуралтай байлаа. Өдөр бараг онлайн тэгээд танхим ингээд нийтдээ бараг 4-5 хуралд суучихсан. Дараалал ажил дээр бол нэлээд ачаалттай байгаа. Шинэ баг явуулцлаа тэгээд өдөр цайны цаг болохоор гарч дахиад хүргэлтээ хоолоо гарч авсан. Нөгөө л нэг тамирын өдөө, нөгөө л нэг улаан амьстай. Тэгээд үнэлхэн дээр хүүхийнхээ зургийг хийсэн мэт болохоор ер нь хөдөөгээ баг хамт байгаа юм шиг лугай санагдаж байгаа. Тэгээд өдрийн дахиад нэг онлайн митинг өдрөөр нь хурлаас их юм байсангүй. Ажиллаж гисэн одоо маргаашнаас эхлээд бүр ганцаараа ажиллахаа бүрч. Дахиад нөгөө нэг хүндээ харуулаад. За тэгээд өдөөс хойш хамгийн сүүлийн хурлаа хийчээд өдрөө бол баг амарч чадсангүй. Тэгээд гэртээгээд урагшаа уужараа нүзээд жаа хамарсан байна. Ажлаа тараа явж байхад цамдаа таарахгүй гэж бодож исэн хүнээ бараг 53 өдөр хүлээсэн таараачихсан тааж байгаа нь юу ч хэлж чадахгүй зөксөхөр бас бүр их асуудал болох юм лөө гэж бодоод шууд гэрлэг барьсан байгаа. За тэгээд өнөөдөр нэг иймэрхүү өнгөрлөө. Бүгдэнд баярлалаа. Баяртай. Би ахятирода чамага хүлэхвэ хүсэл билэн гэж төрхөн зөө сэтгэл бүлэцнэ